Сайн мэцхан өрхмөд үзэгчтэй. Танин мэд хөхлөөр өрөөтэй Занга ТV-ийн цоошин доор үзэж та бүхэнд бэлэн боллоо. За энэ удаагийн дугаараар судлаач бэлгүүн судлаач тод миний бие сууж байна. За үзэгч та бүхэн бидний үйл хэрэг дэмжиж лайк, subscribe дарах манайхаа хэн дахин битээ мартаарай. За танд өглөөний мэнд хүргэе. За чамд бас энэ өглөөний мэнд хүргэе. За өмнөх дугаар дээр. За соёнгийн гэлөө. Тэ соёнгийн гэрэл. Хятадд бол одоо ерөөсөө бүхнийг л хийж явах шүү дээ. Тэ. Хувлаа хаан ер нь бол одоо ингээд эдэлсэн газруудаа соёнгийн гэрүүлээ. Бас дайн байлдааны хажуугаар одоо соёнгийн гэрэл гэдэг юм аа. Одоо орхигдуулахгүй явж байна тий. Энэ чэнэс нэг асуулт гарч ирж байна. Юу вэ гэхээр ер нь ингээд хувлаа хаан яриад байгаа юм боловч за түүний одоо эхнэр хүүхэд тэр бүл нь ямар хүмүүс байсан юм бол хэдэн хүүтэй байсан юм бол За хувлаа хааны анхны хатан бол тэгүүлэн хатан гэж байсан. Тэгүүлэн хатан. Тэгтээ залуу байхдаа тэнгэр талсан гэж бас бичдэм байлээ. За нөгөөх нь болохоор зэрэг Чимба хатан буюу Чаби хатан. Чаби хатан бол Хонгород аймгийн Анчин ноёны охин. Хувлаа хааны хоёр дахь хатан. За харин яг хувлаа хаан хизээ хатан болгосон бас тодорхойгүй байна. За тэгээд их хаанд болохоор зэрэг Дорж гэдэг хүү төрүүлж өгсөн, Чингэм гэдэг хүү төрүүлж өгсөн, Мангала гэдэг хүү төрүүлж өгсөн, Номууган гэсэн одоо 4 хүү 5 охин бол төрүүлж өгсөн гэж түүхэнд бичигдсэн байна. За тэгээд дараад нь мэрэгдээс авсан Хүрэгчин хатан. За энэ бол Хурида гэдэг хөвгүүнийг төрүүлж өгсөн. Өөрт нь. Дараад нь Намбуу хатан. За 1283 онд Хувлаа хаантаа ургалсан ганц хүү төрүүлж өгсөн. За тэгээд өөр бас нэг түүхэн тэмдэглэсэн юм алга. За тэгээд дараад нь Дөрвчин хатан. За энэ хүн бол одоо Хөхөчэ вангийн хүү. За харин Агручи гэсэн тийм хүү төрүүлсэн. Бас Хөхөчэ гэж бас хүү төрүүлсэн юм байна. За тэгээд дараа нь Хушинжин хатан гэдэг хатантай. За Айчи тайж Хөхөрчүү гэдэг хүү төрүүлж өгсөн. Тэгээ дараад нь Баяучин хатан. За Баяу довгийн Боргочин ноёны охин Тогоон гэдэг хүү төрүүлж өгсөн. За бас нэг нэр нүл мэддэх хатан эсвэл татвар эмтэй байсан байна. За тэр хатнаас нь бол Хөтлөг төмөр гэсэн Хөтлөг гэдэг хүү төрөөд төмөр гэдэг хүү төрсөн. За тэгээд Асуужин гэдэг хатантай. За Хутулжин гэдэг охин төрүүлж өгсөн байна. За манай Хувлаа хаанч мэдээж яг одоо олон хатан авахгүй яах вэ? Хаадын л жам шүү дээ. За хөвгүүд нь бол Дорж гэдэг хүү. Хувлаа хааны ахмад хүү. 1233 онд төрсөн. За дараа нь Чингэм гэдэг хүүтэй. 1266 онд 44 онд төрсөн гэж бас бичсэн байна. За Мангала. За энэ Мангала хаан хүү бол Хувлаа хааны 3 дугаар хүү. За Номууган гэдэг хаан хүү бол одоо Хувлаа хааны 4 дугаар хүү. За Хөхөчэ 5 дугаар хүү. За Хурида мэргэн гэдэг нь болохоор зэрэг одоо бас 6 дугаар хүү. Айчи гэдэг нь болохоор зэрэг 7 дугаар хүү. Айчи хаан хүү гэдэг бол за Агручи болохоор зэрэг 8 дугаар хүү. За Хөхөрчүү гэдэг нь болохоор зэрэг 9 дугаар хүү. Хувлаа хааны. За тэгээд Тогоон хаан хүү гэж байгаа. Энэ бол 10 дугаар хүү. За Хутлаг төмөр гэдэг нь болохоор зэрэг 11 дугаар хүү. За Тэмүүчи гэдэг нь болохоор зэрэг Намбуу хатнаас төрсэн ийм хүү байдаг. Гэхдээ багада эндсэн гэж түүхэнд бичигдсэн байна. За охтууд гэвэл Ерөө гүнж гэдэг нэг их охин нь л доо Хувлаа хааны. За Улуужин гүнж гэж байгаа. Чалуун гүнж. Тэгээд Өлций гүнж. Нангиажин гүнж. За тэгээд Хуталчин бих гүнж гэдэг. За юм. За одоо хаадууд мэдээж зэрэг ямар олон хөвгүү хаан хөвгүүдтэй ямар олон гүнж нартай байх нь бол тодорхой. За ийм ариун өнөр өтгөн гэр бүлтэй хүнэлтэй Хувлаа хаан бол За яг одоо энэ хаадын амьдрал шүү дээ.
Харин 1271 онд их сургуулиудыг одоо байгуулсны хэрээр Хувлаа хаан бол энэ улсад нэгдсэн бичиг үсэг бас хэрэгтэй болчихъя. Тэгэхээр энэ бичиг үсгийг яах вэ гэж өөрөө хэлсэн. Нийт монгол бичиг одоо ингээд нийтээр нь явуулъя гэж байгаа боловч эртний иргэншлийн нангад иргэншлийн хан зүсэг яахааргүй хүчрэхэг хിവэрэ байсан юм. Энэ чинь бол иргэншлийн бичиг байхгүй. Энэ агуу иргэншлийн бичгийг бол дийлэхэд бас хэцүү л дээ. Тэм болохоор зэрэг энэ сажондод гунгаа жалтсан дуудаж төрийн багш болгоё гэсэн боловч нөгөөх нь эрт нас орснаар түүний шав пагулам лодоо жалтсан өрн дуудаж. Их хаантан та намайг дуудулсан байна. Тэгсэн. Би таныг дуудулсан нь. Би тантай багшаавын барилга барилцах сонирхолтой байна. Хоёрдугаарт та миний байгуулсан Эхван улсын их багшаар өргөмжлөхдөөсөө гэж би хүсэж байна. Би ийм том гүрнийг байгуулсан боловч энэ их үндэстэнд цагийн эрхэнд дарагтахаас айж бичиг соёлыг зохиож өгөөч гэж би танаас амжилан хүсэж байна. Их хаан та намайг ингэж дуудаж байгаад хувьдаа би баярлаж байна. Харин төвд цагаан толгойд үндэслэн би бичиг зохиоё. Ингээд төвд 43 үсэгтэй л дээ. Төвд цагаан толгой болон нангадын ханз мөн монгол бичигч гэдэг юм уу? Уйгуржин бичиг. Гих мэт олон зүйлийг судлан тал талаас нь маш олон өдөр олон сараар бясалгаж вэж, оролдож чармааж ээж дөрвөлжин бичгийг зохиосон юм. Дөрвөлжин бичиг бол Эхван улсын төрийн бичиг болсугай хэмээн Хувлаа хааны сувдан зарлагт тунхаглагдлаа. За ингээд дөрвөлжин бичгийг одоо зохиосон ингээд сан байгуулсан Хувлаа хаан бол. За энэ яадаг вэ гэвэл энэ фонд маягийн байгуулж байгаа юм л да. Ган гачиг болвол ургац тариа гарахгүй болвол энт хоримтлагдсан сангаас үр тариа ард түмэндээ өгнч гэдэг юм уу. За энэ төрийн сан гэдэг юм чинь одоо Хувлаа хаан бас байгуулж шүү дээ. Энэ байгуулах бол болохгүй байсан гэдгийг бас өөрөө мэдсэн. Нүүдэл чинь хүн чинь байгаагаа өрн тараа хийчихэд байдаг зантай. Одоо ч тийм. Жаахан хэд гурын болчоор гяс чолоо болгочдөг ч гэдэм юм. Өөр дээрээ мөнгө тогтоодог монгол хүн ер нь өнөөдөр ховор байгаа л бах. Тэгээ өөр дээр юм тогтоож ийн гэдгээ нариндаа хатаж хорголоо тоолж голоо цогсон гэдгээр битээ ойлгоод байгаараа. Энэ бас ялгаатай шүү. Ямар ч лсэн өөр дээр жаах юм олонгууд дээрэмдэл тоноот ч гэдэм үү энэ нүүдэлчд чинь жаах юм олонгууд нь гяс гэдэг өрн тараа хийчээд байдаг замтай юм л да. Тэгээ энийг нь бас жоохон олж харсан юм уу яасын сул талыг нь байлуулахын тулд сан буюу фонд гэдэг имийг бол одоо Хувлаа хаан байгуулсан. За ингээд тавтын системээр зохиосон ши гэж нэг юм байгуулсан. Ши гэж юу вэ? За энэ бол хүн бүрийн ард түмэн бүрийн амжиргааг сайжруулах Хувлаа хааны тушаал. Бүх нийтийн бичиг үсэгтэй болго Хувлаа хааны тушаал. За Хувлаа хааны үед 2166 улсын сургууль байгуулагдсан. За энэ сургууль соён гэгэрэл гэж нэг юм бас байна да. За ийм юм байна. Одоо энийг бас шулуух хэлэх хэрэгтэй. За харин тухайн үеийн 13 дугаар зуунд дэлхийн ямар ч улс бүх нийтийн боловсрал анхаарал тавиагүй байсан үе байсан юм аа. Дэлхийн ертөнц Хувлаа хааны яг энэ шинжлэлийг өөрөмшүүлж автлаа,
одоо 500 жил хүлээх хэрэгтэй болж байгаамаа. За ингээд ардын ба ордны урлагийг Хувлаа хаан бол хослуулсан юм аа. Урлаг уран сайхныг хөгжүүлсэн юм. Харин 1275 онд Монгол цэргийн түүхийг өгүүлсэн жүжиг Бээжин хотноо тавигдсан буюу Хамбалык хотноо тавигдсан юм л да. Монголын эзэнт гүрний үүсэн байгуулсан тийм ээ Монголын эзэнт гүрнийг үүсгэн байгуулсан Чингис хаанаас ахуулаад Мөн хаан хүртэл 6 үзэгдэлтэй мундаг жүжиг байгуулсан. Одоо зохион тоглогдож ирсэн юм байна. Хувлаа хааны ордонд. За ингээд ордны олон тоглолтыг бий болгосон байна. Мөн гимнастик, хөгжим. Одоо энэ хөгжүүлнэ чинь баг ер нь сонгодог хөгжим шиг юм болох нь байна шүү. За ингээд багт жүжиг. Ингээл нэг багтаа ингээл дуулаад байдаг жүжиг байдаг да. Баган дээр ингээл хөрүүлээд байдаг. Хөрөнгөт баг ингээл солигдоод идэв штэ. Хятадын багт жүжиг. Тийм тэр чинь. За ингээд багт жүжигүүд ингээд тоглож исэн. За ингээд Монголын үеийг Хятадын драмын жүжигийн алтан үе байсан гэж түүхэнд бичигдсэн байна. Уул нь дандаа л нэг юм уу хэрмэлц хэрэгчэд янз янзын одоо нэг юм уу гудамжны одоо жүжиг гэдэг юм бол байсан бол Хувлаа хаан бол уучлаарай энэ одоо тайзны урлаг драмын жүжиг гэдэг ч одоо ийм байдаг шүү. Драмын жүжиг Хувлаа хааны үед дэлхийд дахин анх үүссэн шүү. За би үүнийг бас нэг нэмж хэлж байгаа юм байна. За энэ Юан улсын үед 500 орчим шин жүжиг урлаг уран сайхан тайзнаа тоглогдож исэн. Харин өнөөдөр 160 гаруй л уламжлагдлан хурж ирсэн байна. Бээжин дуурийн эхлэлийг тавьсан буюу Жинжүү. Бээжин дуур байдаг шүү дээ. Одоо Хятадны ард түмний алдартай нэг багтаа ингээ сэлэмт Жонён тузэн гэл ингээд нэг ингээ сэлмэр байлдаал юм багтаа ингээл ингээ тоглоод байдаг. За энэ Бээжин дуур шүү дээ. Бээжин дуурийн эхлэл бол Хувлаа хааны үед бол тавигдсан. За одоо ганцаардсан сүм улсаас одоо ингээд маш их хөгжүүлээд ард түмэн яаж ин соён гэгэрүүлээд ард түмэн болгоныхоо амьдралыг дээшлүүлээд ингээд ихснээр сүм ус ганцаардна. За ингэж ганцаардсан сүм усаас маш олон хүмүүс хөөш Хувлаагийн байгуулсан Юан ус руу нүүе. Тэнд алав татвар баг гин. Амьдрал сайхан. Тэнд амьдрал сайхан гэдгээл одоо дөрвж ирэхсэд оширч эхэллээ. Олон жилийн өмнө эзэн Чингис хаан алавтыг уруулдаг бодлоготой байсан бол Хувлаа хаан нэг усаас нөгөө усаасаа хөрш усаасаа өөр ус орнуудаасаа иргэд уруулдаг бодлогыг ингэж баримталж эхэлсэн байна. Иргэдэн дөрвж ирж шít. Царин Юан ус амьдрий. Сум усад ингээм амьдрах юм бол бид нар болохоо явах юм байна. Алав татвартаа дараалагдах юм байна. За сүм усаас ингэж хурж ирсэн нь сүм улсын ард түмний байдал, сүм улсын төрийн жолоодлогын байдалд маш их асуудал үүсч эхэлсэн. За одоо сүм улс одоо яах вэ? Сүм улс Ханжоо хот хааны ордон Омар зүгт үүссэн Хувлаагийн байгуулсан улс Монгол биш. Бидний соёлыг улам илүү хөгжүүлж, төгөлдржүүлж исэн улс болоод байна. Одоо энэ улсыг яаж бид нар мөрийн устай яаж мөр зэрэгцэх вэ? Эрхэм өндөд төшөмдүүд та бүгд ямар бодолтой байна? Бидний ард иргэд Хувлаагийн байгуулсан эхлэл улс руу олонхороо нүүж дөрөх цаг болжээ. Бид нар хориод ч чадахгүй байна. Биднээс илүү хөгжиж, биднээс илүү хөгжил, цэцгэлэл, соён гэгэрэл рүү очиж байгаа юм байна. Одоо бид яах ёстой вэ? Бид одоо үнэхээр яахаа мэдхэ байж гэллээ. Ард түмнийг хорж дийлэхгүй байна.
тэгээд ч бидний газар нутаг дээр бас ган гачигч нүүрлэх нь үер усны аюулж ирэх нь. Газар тариалан маань ураг цөхтөө бас багасч эхэлж байна. Ард түмний амжиргаа үнэхээр доогуур болж өсөглөнд нэрвдэхгүй тулд Йоан ус руу нүүж дөрвж эхэллээ. Бид одоо яах ёстой вэ? Бид үнэхээр их Йоан устай одоогоор дайны байдалтай байгаа боловч бид үнэхээр улс орноо яаж хөгжүүлэхээч мэдхээ болж эхэллээ. Одоо яах вэ? Сүн улс ингэж хуралдаж эхэлж байлаа. За 1269 он төв цагаан толгойг үндэслсэн дөрвөлжин бичгийг Пагулам зохиосон. Йоан гүрнийг сэргэн мандлын үед соёлын саншгүй нэг хэсэг яах аргагүй Пагулам энийг хийж өгсөн болохоор төвдийн шашин их Йоан усын үед албан ёсоор дээгүр байр сууриа эзэлж бихчгэд түлхэц болж эхэлсэн. Тэгээ төвдийн шашны энэ одоо Пагуламаар зохиолгуулчлаа шүү дээ. Пагулам л одоо жалцсангаар. За энэ дөрвөлжин бичиг хаана байдгийг чи мэднэ үстэй. За засгийн газрын ардны хаа нэг төрийн тамга байна. Тэрэн дээр Монголын тойруулаад бичгүүд байдгийг. Тэрний нэг тал дээр дөрвөлжин бичиг байгаа. Монгол улсын тэр одоо түүхэн бичгүүд л дээ. Тэр чин тамганы дард за басараа биш юм байна. Тэ зүгээр ийм байгаа юм. Бэлгшээж хийж байгаа юм. Өнөөдрийн тамган дээр бэлгшээж хийсэн. Чойжи Одсэрийн зохиосон Уйгур бандита Чойжи Одсэрийн зохиосон Уйгурчин бичиг гэж байгаа шүү дээ. Үүнийг татаа тунгаа улам төгөлдржүүлж сурж исэн болохоор Чингис хаан үүнийг төрийн бичиг болгосон үнэн. Чойжи Одсэрийн дараа дөрвөлжин бичиг Хувлаа хаан зохиолголоо. За одоо хоошоо монголчууд яванда түүхэндээ тод бичигч зохиогдно. Энэ бол одоо 17 дугаар зууны зохиогдно. Мөн соён бичгийг бас зохионоо. Яванда түүхэн явцдаа бид нэр хараахан тэр цаг үе дээр очоогүй байгаа боловч би урдаад Монголын соён гэгэрлийг бас дурдж байна. Нэг юм хэлье. За монголчуудаа хойчийг залгамжилж байгаа Монголын залуучуудаа Монголын ирээдүй болсон сайхан залуучууд бүсгүйчүүдээ та нарт юм хэлье. Түүхэнд 4 удаа бичгээ сольсон ийм агуу өвөг дээдстэй арт түмэн та нар хайгаад үзээрэй дэлхийд дахнаас. Хаач байхгүй шүү. Соёлд өвөг дээдсээ бүдүүлэг бичиг үсэхгүй усанд ордгоо хэр буртагтай байсан бичиг үсгэхгүй байхад нь ор сайхан хурж ирээд бичиг үсгтэй болгоод кирилл бичгийг за энэ социализмын үеийн одоо энэ коммунизмын үеийн тарих угаалтаас одоо болох цаг нь болсон юм биш үү дээ. Түүхэнд 4 удаа бичгээ сольсон соёлд өвөг дээдсээ хээв нэг гүжирдэж доош нь хийхэ болцоогоорой. Би үүнийг бас хувьяасаа хэлье. Англи, Европ, одоо энэ Европын хэлнүүд шүү дээ. Латин хэлнээс салбарсан юм. Тэгэхээр латин хэлнээс эдгэр чинь бичиг үсгэн эхэлсэн юм аа. Дорнод Европын орнууд славян хэлнээс бичиг үсгээ авцгаасан юм аа. Салбарлаж өөрсдийнхөө бичиг үсгээ үүсгэж ийсэн юм аа. Азийн орнууд хятадын ханзаас бичиг үсгээ бүр Солонгос, Япон хүртэл энэ Бирм, Тайланд эдгээр чинь бүгдээрээ яаж ин хятадын соёлоос хан завж харин зарим Пакистаны орнууд болон бас зарим энэ орнууд бол энтхийн соёлоос, жагрын соёлоос гэх юм уу да. Энтхийн иргэншлээс соёлоо авч ирсэн юм аа. Монголчууд түүхэндээ өөрсдөө бичиг үсгээ, бичиг соёлоо 4 удаа сольсон шүү. 4 удаа шинжилсэн шүү. За түүхэнд 4 удаа бичиг үсгээ сольсон соён гэгэрэл рүүгээ тийм ээ соёл боловсрал гэгэрэл рүүгээ ингэж явж том алхам, том өөрчлөлт, том шатлалыг давж их гэгэрлээ соён гэгэрлээ ингэж хөгжүүлж исэн ийм өвөг дээдстэй улс орныг хайгаараа за олоод ирээрэй. Станаас ч болтохгүй шүү.
түүхэн 4 удаа бичгээ сольж ийн гэдэг чинь ямар амар соёнгийн гэрлийн дэвшилтэнд очиж исэн байх нь. Тэгэхээр Хувлаа хааны үеийн судар бичгийн хүрээлэн гэдгийг байгуулсан. За энэ судар бичгийн хүрээлэн бол Хувлаа хааны их мэргэн эрдэмтэн Болд төмөр Чянсан гэдэг хүн хариуцсан юм. Болд төмөр Чянсан тухайн үеийн дэлхийн маш олон орнуудын төлөөлж байсан орнуудын хэлээр төвөггүй ярьдаг хүн байсан гэж ярьдаг юм. 15-аас 17 хэлийг маш сайн ярьдаг байсан гэж түүхэнд Хувлаа хааны их Иван улсын судар бичгэнд бичигджээ. За ийм мундаг агуу эрдэм номтой хүмүүс Хувлаа хааны үед бас төрсөн юм аа. Энэ хүмүүс Монгол хүмүүс байсан шүү. Монголын мэрэгэн төшөмдүүд байсан шүү. Хизээ занаас хааны залхай төшмөд мөшмөд тийм юм байгаагүй. Ямар хүмүүсийг ингэж Хувлаа хаан төр төшүүлж исэн байх вэ? Монголын эзэнт гүрний үед үнэхээр энэ бүхэн хөгжин цэцэглэж байсан. Одоо их Иван улсын үед хөгжин цэцэглэж байлаа. Марко Поло Хувлаа хаанд маш олон жил бас шадралан байж ингэж амьдарч ирсэн. Монголын энэ их Иван гүрэн Хувлаа хааны хажууд би ингэж амьдарч ингэж байхдаа энэ болгоныг би судалж авлаа. За торг яаж нэгтгэх юм бэ? Торгоны хүр орхоо гэж юм байдаг юм байна. Энэ хүр орхон шүлсээр ингэж торгоо нэгж ингэж байдаг юм байна. За энэ яаж уран барилгыг барьдаг юм бэ? Бүр гайхамшигтай сайхан их Иван улсын алдартай Аз дорн дахны соёлыг, өрн дорны соёлыг хослуулсан гайхамшигтай сайхан уран барилгыг өөрөө биеэр очиж судалж байсан. Марко Поло бол. Марко Поло тушаал өгөөд чи тийшээ очиод нэг янзлаад ирээч, тохинуулаад ирээч гэхэд тухайн нутаг болгон дээр нь очиж өөрөө бас янзлуулж байсан. Энэ чинь Хувлаа хааны зарилгаар ингэж байгаараа гэсэн утгатай. Хувлаа хааны шадар сайд байсан хүн. 17 жил Хувлаа хааны шадар сайдаар Марко Поло ажиллаж исэн. Одоогийн Бээжин хот биш үү? Бүгд найрамдах дард тусын нийт Бээжин хотод Марко Пологийн гүүр гэж байгаа шүү. Тэгэхээр энэ ямар сайхан уран барилгыг яаж хөгжүүлж исэн бэ? Би энэ болгон дээр бас хэлмээр байна. Яагаад би хэлмээр байгаа вэ гэвэл энэ бүхэн бүгдээрээ Монголын эзэнт гүрний үед одоо хамаарагдчихсэн. Одоо Бээжинд л хамаарагдчихлаа штэ. Хувлаа өөрөө нийслэлд шилжүүлчлээ. Гэхдээ энэ бол одоо их Иван улсын түүх монголчуудтай бол нэгт холбогдноо. Монгол төдийгүй төвдүүдтэй, төвдүүд төдийгүй хятадуудтай, хятадууд дээр нэмэгдээд бас солонгосуудтай. Маш олон энэ уйгур үндэстэнгүүдтэй, түрэг үндэстэнгүүдтэй, маш олон энэ төв болон дундад Азийн маш олон улс үндэстнүүдтэй нэгт холбогдноо. За тэгээд Марко Поло энд байх хугацаанд нэг ном бичиж байгаа тий. За Марко Поло энд байх хугацаанд зүгээр маш олон тэмдэглэл хөтлсөн. Номоо хараахан бичих болоогүй байна. Тэр номны он тоол хараахан ирээгүй л байна л да. За 17 жил алба хашч Иван улсын олон муж усаар зарагдаж явхдаа нутгийн хүн ардын нутагшил, аж байдал, зан суртахуун, шашин шүтлэгийн тухай тодорхой тэмдэглэж өөрөө бичиж ирсэн. Одоо эмэгтгэх болоогүй, эн чинь тэмдэглэж эхэлж штэ. За энэ ном бол газар зүй, түүх судлал, угсаатны зүүн ухааны судалгааны маш чухал хэрэглэгдэхүүн болж өнөөдрийг хүртэл маш олон эрдэмтэд судлаачид анхаарал татж эхэлсэн. Энэ номоо бол Марко Поло бичиж эхэлсэн. Марко Поло энэ хөшөөн байдаг штэ. Тэ. Гадаад харилцааны яамны зам эсрэг талд байгаа штэ. Тэ. Нэг од самхаг билүү МСС-ийн. Тэ. Тэр юун дээр байдаг штэ хөшөө. За 2024 онд 11-р сарын 16-наас 17-нд одоо Марко Пологийн 700 жилийн ойд зориулж энэ хөшөөг бол босгож ирсэн юм шиг байна. Гэхдээ өмнөж босгосон байхаа зүгээр ингэж л бичлээ л дээ. Тэгэхээр Марко Поло маань өөрөө Монголын талаар маш олон сайхан юмыг бичиж исэн ийм хүн.
За яг хуу товч танилцуулъя л да. 1254 онд Мөнх хаан их хуралдаа их мэрэгдийг хар хоримт хооронд нь маргалдуулж Вильгельм Рубрук эднэр оролцож байсан яг тэр үед буюу 1254 онд Венецэд төрсөн хүн. Яг хэдэн сарын хэдний өдөр гэдэг нь одоо болтол тодорхой бичигдээгүй л байна. Янз янзаар түүхчид одоо тавьж байна. Ямар ч л байсан 69 онд Венецээс хөдөлсөн. За тэгээд Марко Поло өөрөө энэ Монголын юуны хажууд байхдаа одоо Хувлаа хааны хажууд байхдаа их олон шадар зүйлхүүдийнх нь нэг нь байсан. Гэтэ тэрүүн шадар нь байсан гэж ярьдаг. За тэгээд Марко Поло нэг юмд их маш олон юмд их сонирхдаг. Хүшин танаа энэ дундад улсын нарийн хоолны арга зүй гэж юу юм бэ? Энэ яг юу юм бэ? Энэ юу гэдэг юм бэ? Энэ яадаг юм бэ гэдгийг маш их судалж ирсэн. Өөрөө торгон хувцс маш их өмсөх дуртай ч хүн байсан. Марко Пологийн дуртай хоолыг нь хэлье. Ингээд нэг татмал гурилтай ч үл байдаг шүү дээ. Тэр нь их дуртай байсан гинэ. Нөө ингээд гурилтай татмалчил. За ингээд сорж иддэг ч гэдэм үү. Энэ бүх хугацаанд Хувлаа хааны зарилгаар энэ чинь ийм байсан юм байна. За энэ нь бол ийм байсан юм байна гэдгээ одоо мэдж авч ирсэн. За Марко Поло харин Хувлаа хааны итгэлийг олохдоо монгол хэлийг маш сайн суралцсан. Мөн дундад улсын хэл одоо энэ дорн дахны хэл буюу одоо хятад хэлэнд хан зүсгэнд бас их нэвтэрж исэн. Перс хэлэнд бас их гаргууд сайн байж Марко Поло бол Монголтой хэлж байсан энэ олон орнуудаа хэл усаар нь маш сайн суралцж исэн юм байна гэдг нь бол гарч ирсэн л дээ. Тэгэхээр би Марко Полог бол маш олон жил Хувлаа хааны хажууд байхдаа Их Иванус буюу 13 дугаар зууны үеийн Монголын талаарх маш их судалгааг өнөөдөр Марко Пологийн судалгаа л Монголыг маш сайн таниулсан гэж түүхэнд хийж байгаа. Бидний өөрсдийн маань түүх маань одоо устж байхгүй болоход харин Марко Пологийн судалгаа нь бичсэн бүтээл нь эргээд хүн төрлөختөнд нээгдсэн гэж үзэж байгаа. 1276 онд Хувлаа хаан Сүн улсын дайлаар мордох тушаалыг Хамбалыг хотоос гаргажээ. Өөрийн жанжин Баянд энэ даалгаврыг өгсөн байна. Баян жанжин дууд. Их хаан Хувлаа дуудагдав. Намайг дуудуулв уу? Тэгсэ. Би одоо Сүн улстай байлдах дайнаа үргэлжлүүлмээр байна. Чи Сүн улс руу дайрах ерөнхийлөн жанжнаар орох хэрэгтэй байна. Урайн хадаа яасан бэ? Эзэн хаантаа. Би түүнд өөр даалгавар өгнө. Урайн хадааг би бүр цаашаага явуулах санаатай байна. Одоо бид нар Аннам, Чампа гихмэрүүттэй байлдагч үе гарна. Паганы хаан тус руу ч довтлох хэрэгтэй болох нь. Ийм чухал үргийг би урайн хадаад өгнө. За. Ойлголоо хаантаа. Харин Сүн улс руу дайрах чухал үргийг чи авна. Сүн улсаас маш олон хангалттай иргэдүүд бидний эх орн руу газар руу ингээ хурж ирж байна. Тийм учраас Баян жанжин чийлэн Сүн улс руу дайрах хэрэгтэй байна. Сүн улс өнөөдөр бас л эдийн засгаараа хөгжиж байна. Торог дурд нь нэхэж шинжлэлийн маш олон юмыг хийж байна. Гэхдээ эднэр Камакурагийн хаан тусдаа далаагаар худалдаа арилжааг хийгээд байна. Даанч Камакурагийн хаан тус руу би явуулах гэж цэрэг явуулсан боловч далайн шуурга таарчлаа. Гэхдээ би энэ улсыг заавал эзлэнэ. Тийм учраас эхлээд Сүн улсыг эзлэх зайлшгүй шаардлага бидэнд гарч ирлээ. Чи энэ тулдааныг ерөнхийлөн удирдах болно. Ойлголоо. Хувлаа хаантаа. За, Хувлаа хаанаас энэ тушаалыг авсан. Одоо Сүн улс руу дайрах. Хаанта минь намайг хэрэг дурлаж агаад
уучилж өршөө. Болно. Чи миний үнж жанждын нэг. Сүн устдаа та нэгдэж байгаад хар ойр мот руугаа дайрж л байсан л да. Одоо сүн ус бидний холбоотой биш, бидний дайсан болсон гэсэн үг үү? Тийм ээ. Та хар хормыг сөнөөх биш. Харин өөрөө л хаан бол. Тийм ээ. Чи одоо намайг ойлгож байгаа бах. Би төрлөх хот, төрлөх их хонор руугаа дайраагүй. Би өөрөө л хаан болох гэж. Би өөрөө улс их орноо өөрийн улсаа ингэж хөгжүүлэх гэж хаан болсон. Ойлголоо. Би сүн ус руу дайрах болно. За энэ жанжт бол ер нь асуух хэрэгтэй. Яг л энэ чинь цэрэг иргэний арчилтаа болсон. Өмнөх Монгол жанжт нь яагаад Монгол нутг руугаа дайраад байна гэдэг дээр айгүй эргэлзээд байсан шүү дээ. Чи яач аваа гэд. Харин одоо бас Хувлаа хааныг бас нэг талаараа бас ойлгоё. Ингэж л улс их орноо хөгжүүлъя л гэж ботсон бол та. Тийм ээ тийм. Сүн улсыг дагаар оруулахад зайшгүй сүн улсын бодлогоос илүү нарийн бодлого хэрэгтэй болохоос ш юмыг хүчээр хийдэг юм бол үнэхээр хэрэггүй гэдгийг бол ойлгосон байна. 1276 Цэргүүд сүн улс олон жил бидэнтэй хөршлөн оршиж байгаа учраас бид нар сүн улсыг дайлаар мордох цаг болжээ. Тиймээс өнөөдөр сүн улсыг эзэснээр бид өөрсдийн өвөг дээдсийнхаа гэрээсийг биелүүлж байгаа маа. Тиймээс сүн улсыг дайлаар мордъё. 1275 онд Баян Жанжин сүн улс руу их зэрэгээр дайрлаа. Одоо сүн улс руу ингэж айхтар дайрч байгаа нь одоо яаж ийн өвөг дээдсийн тушаалыг биелүүлнэ. Сүн улсыг л эзлээд авдаг юм бол бүр мөсөн өмнөдийн тэнгист ноёлноо. Өмнөдийн тэнгисийн худалдааг бол заашгүй авна гэдгийг бол аль аль нь ойлгосон биз дээ. Монголын баруун хязгаар Тэбриз хот Ил хаан Абга мөнх төмөр хаан ширээнд суугаад бэрх шиг натта байлдана гэж бодож байгаа болов. Би үнийг мэдэхгүй. Хаанта минь Ил хаан гэдэг нь бол яг хөө түүхэнд баг хаан гэж бичигдээд байна. Гэхдээ арайч баг хаан байгаагүй бах. Энэ бол Илийн хаан, Илийн хөндийн хаан гэсэн байдлаар түүхчид янз янзаар тайлбарлаж байгаа. Гэхдээ энэ чинь Ил хаан тус. Бас л нэг л улс шүү дээ. одоогийн Иранд Тэбриз. Тэ. Мөнх төмөр уул нь надад хэлэхдээ натта байлтахгүй гэж хэлсэн. Мөнх төмөр өөр тишигээ байлтах сонирхолтой байх шиг байна. Мөнх төмөр бэрхийг бодвол арай өөр. Мөнх төмөр чинь тэгээд яг наашаага дайрахгүй гэсэн баталгаагаа өгсөн болохоор өөрөө хаашаага дайрж байгаа юм бол мөнх төмөр Бизант руу дайрна гэсэн. Тэгэхээр мөнх төмөртөө эв найрамдлын гэрээ байгуулах ёстой байна. Тэгжээж бид нар мамлюкуудыг зогсоох ёстой. Ойлголоо. Мөнх төмөртөл найдаж байгаа нь бидэнд хамгийн боломжтой. Гэвч дорн зүгээс цагаат агих бид нар хатгаж эхлэх гээд байна. Ямар ч лсэн Азербайжан одоо аюулгүй. Хойд зүгээс болон баруун зүгээс, баруун хойд зүгээс бид нар аюулгүй боллоо. Харин энэ мамлюкчууд л бидэнтэй үзэлцэх гээд байна. Сарай Алтан ордны нийслэл мөнх төмрийн өргөө. Бид Ил хаан тусдаа байлтахгүй юу? Агуу эзэнтэй. Үгүй. Би ахан дүүстэйгээ одоо байлтахгүй. Апга бид хоёрын хоорондох асуудал ямар ч муудалцсан байхгүй. Хүлээгүй бэр хоёрын хооронд л байсан юм баг утсан. Харин надад Бизантыг буцсах шаардлага гарна.
би Визант руу хөдлөх болно. Үүнийг ногоо ерэн зөвшөөрөхгүй надад хамаахгүй. Ногоо бол миний тушаалыг биелүүлэх ёстой. Берх ахын тушаалыг биелүүлж явсан бол одоо миний тушаалыг биелүүлнэ. Хэн алтан ордныг одоо өнөөдөр хаан ширээнд сууж захирж байгаа? Та билээ. Берх ах бол их догшин байсан. Эргэн тойрныхоо цаазлахад ч бэлэн байсан. Зармийг нь цаазалж байсан, хаттаач бас цаазалж л байсан шүү дээ. Харин би бол Берх ах шиг юм биш. Надад үндэсний гарал ухсааныг ах дүүстэйгээ дайсах нь сонирхол алга. Их цэргийг Визант руу оруул. Русын бүх вангуудыг өөрсдийнхөө дуудлаганд маш хурдан дууд. Бүх ван тусуудаас цэрэг гарга. Бид Визант руу орно. 1271 онд мөнх төмөр Визант руу дайрснаар Византыг бут цогчээ. Ингээд Михаил Палеологийн байгуулсан Визант мөнх төмрийн сэлмэн дор бас дахиад нугараад очиж чан тэр. Алтан ордны эзэнт улсын хаан мөнх төмөр 1275 онд Литв рүү дайрахаар шийдсэн байна. Ямар ч байсан дорн одоо алс хөрөн зүгээ алдахгүй гэж шийдээд байгаа бололтой. 1275 онд Литв рүү дайрсан байна. За ингээд Литвийг мэдлэлтэд оруулчихсан байсан одоо мөнх төмрийг түүхчид энэ хүнийг ярликийг биелүүлэгчд гэж хэлжээ. Ярлик, зарлиг гэдэг үг нь Зеусхийг алдаад ярлик болсон бололтой. Тухайн үеийн нутгийн хиллэгээр л ярилж байгаа шүү дээ. Одоо харин ганцхан л асуудал байлаа. Яаж ин Афганыг Кавказын асуудлыг л зохицуулах вэ гэдэг нь л мөнх төмөрд толгойн өвчин болчиход байсан юм. Үүнхээр Кавказ бол байгалийн хил гэж би хэлж ирсэн. Тэгэхээр Илхан тус болон Алтан ордны хоорондох асуудал бол Кавказ байсан үнэн байжээ. Мөнх төмөр ямар ч л байсан одоо доорнод Европыг дахин айлгах шинэ хаан болж хуурсан байна. Энэ бол Алтан ордны агуу хаадын нэг. Одоо мөнх төмрийн удирдлага гараагаа эхэлчихэд байлаа. Алс өрн зүгт энэ хэм Бат хааны ач хүү мөнх төмөр Алтан ордныг удирдах байгаа нь. За тэгэхээр яаж юм? Нөгөөдөл чинь энэ тэнд бас манайхан энэ тэнд бас нэг үйл ажиллагаа бас явагдаад байна л гэсэн үг л дээ. Харин Илхан тус ямар улсад одоо биш Илхан тусын байдал ямар байсан бэ гэвэл цагаатан улстай муудалцаад байсан. Илхан тус бол. Тэгэхээр энэ Илхан тус өөрөө Алмалик гэдэг чинь цагаатан хаан тусын нийслэлтэй. Алмалик Тибриц хоорондох бас нэг асуудал гараад байгаа шалтгаан нь бас л нэг газар нутаг эрх мэдлийн асуудал байсан юм. Хувлаа энэ асуудалд чинь оролцохгүй гэд хэлчихсэн болохоор энэ хоёр л хоорондоо шавхаа өцгөөсөр аргагүй болцоход байж л дээ. Харин Яркендд юу болж байлаа? Энэ бол хайдуу. Сүн улс руу хувлаа даарсан гэлөө. Тэгсэн. Тэгвэл цагаан армийн хойд хэсгээс бид нар орох цаг болж. Юу гэсэн үг вэ? Лобд нураас дайрах болно. Их цэргийг хөдлөг. Хувлаа өмнө зүг сүн ус руу дайрахад хайдуу цагаан армийн баруун хойд хэсгээс хувлаа руу дайрлаа. Хувлаа эзэнтэй. Юу болов? Хайдуу цагаан армийн баруун хойд зүгээс дайрч эхэллээ. Одоо бид яах вэ? Тэнд хичнээн их цэргүүд байна. Их цэргийг та сүн усыг дайлаар мордуулахын тулд баян жанжинд өгөөд явуулчихсан. Тийм учраас харуулын цэргүүд л байгаа. Наадчил их асуудал гарахантай. Өшөө цэрэг бэлд. Алтан усын талаас цэрэг тат.
Хайдуу маш их зэрэгтэй ирж байгаа. Арай гэж цагаан ирмийг давуул ер нь юу болох вэ? Давуулахгүй байх ёстой шүү. За энэ бол хувлаа хааны бол тушаал. Хувлаа хаанд нэг зовлон байсан юм. Насан туршдаа би хятадыг эзэлж захирсан Монголын хаан гэж өөрөөрөө үргэлж бахархах дуртай хүн байсан. Даанч харамсалтай нь үе үеийн хятадын хаан шиг хятадын хятад биш л хаан байсан. Төрлөх Монгол нутгаас нь цагаан армийн хойноос байнга товтлон нөгөө л нэг үе үеийн дурш хятадын хаадыг эдэлжсэн зовлонг өөр нэрээ бас л эдэлсэн хаан байсан. Тийм л дээ. Энэ бол хятадын хятад биш хаан байсан юм аа. Харин монголчууд маань Баян жанжны удирдлагаар яа харахгүй 1275 онд сүм ус руу дайран нилээн их хүчээр товтлсон байна. Энэ үед Алтан улсын жанжин одоо хувлаа хааны тушаалтай Жанфун усан онгоцоор Ханжоо тийш хөдөлсөн болвол түүнийг дагаад Ажуу одоо Урайхадаа баатрын хүү Ажуу бас л усан онгоцоор Ханжоогийн бомб руу дөхөж очсон юм. Монголчууд хоёр талаасаа усан онгоцоор дайрч нөгөөх нь Баян жанжин хойд хэсгээс нь газраар дайрч аимшигтай том тулалдаан хийснээр 1276 онд Алтан улсын нийслэл Ханжоо хотыг эзэлжээ. Ажуу жанжин Монголын хамгийн анхны адмирал болох болно. Дэлхийн аль ч улс оронд усан цэрэг, усан флот гэж нэг юм ойлголт байгаагүй. Би түрүүчийн дугаар дээр Япон руу дайлах гэж байгаад би хэлжсэн. Ихван улс Монгол улс бол анх усан цэрэг тийм ээ далай тэнгисийн цэрэг усан флот гэсэн ойлголтыг дэлхийд дахинд гаргасан. Ажуу бол шулуухан хэлэхэд Монголын бөгөөд Ихван улсын мөн дэлхийн хамгийн анхны адмирал. Одоо Монгол талаас гэх юм уу та. Ханжоо хот эзлэгдснээр одоо сүм улс одоогийн Аннам буюу тухайн үеийн Аннам одоогийн Вьетнам руу ухарсан байна. Одоо тэндээс Урайхадаа хаах ёстой болчиход байгаа юм. Тийм болохоор сүм улс нийслэл Ханжоогоо эзэлчээд яахаа мэдэхгүй бас дотроо хаадын хуваагдалд оролцоод яахаа мэдэхгүй байж исэн юм. Ингэснээр одоо дараагийн жилүүдэд энд тент тосхон янз янзын 1276 онд биш 1277 1278 оны үед янз янзын тосхон Ханжоог эргэн тойрох тосхон бүгдээр баг багаар нэг нэгээрээ ээлжээр эсвэл энэ тент цугтаа оочон цоочин эсэргүүцэхэд Баян жанжин цэрэгээ оруулан тухай болгоныг дараад сүм улсыг далайн өмнөд тишээгээ улам их шахаж байлаа. Сүм улс одоо яахаа мэдэхгүй байсан юм. Гэхдээ 10-ыг харьцах нэг гэдэг нь бас үнэн л байлаа. Юан улсын нэг цэрэг сүм улсын 10 цэрэгтэй байлдах энэ тэнцчихэд байна л гэсэн үг. Нэг цэрэгт 10 цэрэг ногдох гээд байна гэсэн үг. Сүм улсын хүн бас олон л байгаа. Сүм улс шийдвэрлэх тулдаанаа хийх талаар хуралдлаа. Ингээд одоогийн Гуанчжоу хавцаа сүм улс бид нэр оршин тогтнохын тулд одоо яах ёстойгоо шийдэх хэрэгтэй. Бид нар дотрооч гэсэн хагаралдаж эхэллээ. Яах аргагүй хувлаан байгуулсан Юан улсад бид нар шахагдлаа. Бид нар оршин тогтнохын тулд Юан улстай шийдвэрлэх тулдаанаа хийх цаг болжээ. Тэд нар өнөөдөр Гуанчжоуд ирэх байх. Тэдний усан цэргүүд маш сайн байна. Бид нар ч гэсэн усан онгоцоо усан цэргээ сайн хөгжүүлж тэднэртэй байлдах ёстой байна. Тиймээс хувлагийн захирч байгаа Юан улстай эцсээ хүртэл тулдаан хийх хувь тавилан бид нар дээр хурж иржээ. Тиймээс агуу том тулдаанаа хийх цаг болсон байна.
Юан улсын эсрэг эцэг хүртэл байлдъя. Их төшөмдөө зөвшөөрч байна уу? Зөвшөөрч байна. Ардын тэргүүлэгч зөвшөөрч байна уу? Зөвшөөрцгөөж байна. Эцсээ хүртэл байлдъя. Эцсээ хүртэл байлдъя. Тэгвэл одоо утахгүй. Бидний бомб дээр их Юан улсын цэргүүд ирнэ. Их газраарч ирнэ. Тиймээс бид амиа тасралталт олдох ёстой шүү. Ойлголоо. Ойлголоо. Жанши чи өдөрдөн. Ойлголоо. Сүн улсын жанж. Жанши. Бүх удирдлагыг өөрийнхөө мэдлэлтэй авах нэ. Яа. За ойлгомжтой. За ингээд үзэгчтэй бидний нэвтрүүлгийг төвчээртэй сонсон суусан та бүхэнд маш их баярлалаа. Энэ удаагийн дугаарыг энэ хүрээ завсарлаад дараагийн дугаараар ирэх уулзлаа. Баяртай.